Их Жанжин Сүхбаатар манай бол одоо манай ардын намыг үндэслэн байгуулагч ардын хувьсгалын анхны долоо. Энэ хүмүүсийн одоо хийсэн бүтээсэн энэ хүмүүсийн эр зориг эх орно гэсэн үзэл санаан дээр Монгол улсын тусгай тогтнол, Монголын ард түмний аюулгүй амьдрал, шин сайхан одоо улсын маань одоо суур тавигдсан гэж одоо бид үздэг. Тийм учраас одоо Их Жанжин Сүхбаатарынхаа болон маршалчаа болсон дараагийнхаа үр хүүхдүүд ач холч та бүхэндээс одоо Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс та бүхэндээ талархал илэрхийлж байна. Монгол ардын намын нэрийн өмнөөс бас та бүхэндээ талархал илэрхийлж энэ сайхан хүмүүсийнхээ бэлдсэний ноён мэндийг бас та бүхэнтэйгээ хуваалцж байгаадаа их баяртай байна. Та бүхэндээ эрүүл хаз жаргал гэр бүл чинь үр хүүхэд чинь хамгийн сайн сайхан бүхнийг одоо хүсэн өрөөё. Та бүхнээ бас бахархаж байна гэдгийг одоо хэлмээр байна. Тий. Тэгээ Жанжин Сүхбаатарынхаа талаар болон улс маршлахад одоо бид айхтар тод томроо юм зөвл юу ярих вэ? Энэ хүмүүс бол үнэхээр одоо Монголын сор улсын аав хүүхдүүд. Энэ ардын хувьсгалын анхны долоогийн амьдрал хувь заяаны талаар одоо бид нар бүгдээрээ мэднэ. Долоон бурхан харагддаггүй гэдэг бас сайхан кино одоо бас бүтсэн. Тэр кинон дээр гарч байгаа зүйлүүд бол бас бодит үнэн түүхүүд. Энэ улсын төлөө, эх орныхоо төлөө, тусгай тогтносон Монгол улсыг байгуулахын төлөө тэр залуучууд алтай аймаа бүлээн цусаа зориулж яаж хүчин зүтгэж явсан, ямар ухаантай сайхан залуучууд байсан бэ гэдгийг одоо ингээд бодоход үнэхээр одоо бахархмаар сайхан байд. Тэгээ заримдаа ч одоо бидний бодож байгаа тэр хүмүүсийн бодож байсан хоёр ч одоо өдөр шөнө шиг ялгаатай юм шиг санагддаг шүү дээ.